Монгол Ардын намаас улсын хурлын сонгуульд нэр дэвшигчид жирийн гишүүд дэмжигчдийн халуун алга таршилтын дор батламжаа гартаа авлаа. Өнгөрсөн 4 жил сөрөг хүчний жигүүрт суусан ууган намын ах нарт алдах хэрэггүй хариуцлагатай үерж байгаагаа онцолж байна. Тиймээс ялалт авчрах боловсралтай туршлагатай улс төрчдийг энэ удаагийн сонгуулиар илгээж байгаагаас гадна салбартаа манлайлж байгаа шин залуусаар цус хэлбэлт хийхийг зорьсон юм а. Тиймээс өнөөдөр энэхүү түүхэн арга хэмжээнд хуран цугласан намын жирийн гишүүд дэмжигчид тусгаар тогтнолын ордонд халуун амьсгалыг нэмж нэр дэвшигчдийг уухаалан хүлээн авч байна. Ийхүү Монгол Ардын намын дарга Мие Гомбын инхолд нээлтийн үгийг хэлж нэр дэвшигчдийн батламжийг гардуулан өглөө. Үндсэн хуулиар баталгаажсан иргэний эрхээ хэрэгжүүлэн төрийн эрх барих төлөөлийн дээд байгууллага болох улсын их хурлыг сонгох хариуцлагатай үе хаяанд ирээд байна. Ирэх 4 жилд төрийнхөө жолоод хэн битгэн атгуулах вэ гэдэг түүхэн сонголтын өмнө Монгол Ардын нам та бүхнийг өөрийн мянган гишүүдийн төлөөлөл болгон ард түмэндээ илгээж байна. Уусангийн ундраа нийслэлийн Баянгол дүүрэгт 2016 оны улсын хурлын сонгуулийн 67 дугаар тойрогт Монгол Ардын намаас нэр дэвшигч Уусангийн ундраа нэр дэвшигчид бүгд сэтгэл хангалуун байна. Тухайлбал Монгол Ардын намын эмэгтэй нэр дэвшигчид өнгөтэй байгааг ажиглагчид бас харж дүгнэж байна. Тэд бусад намуудтай хүчтэй өрсөлдөж шудрах сонгуульд нь гэдгээ ярьж байна. Энэ удаа Баянгол дүүрэгт илгээгдсэн доктор Ундраа Ориглын Ганбаатар улсын хурлын гишүүн Лүндэ Жанцан нарын багийн төлөөллөөс сэтгэгдлийг нь сонслоо. Улсын хурлын сонгуулийн 67 дугаар тойрог Баянгол дүүргийн 1, 2, 3, 4 болон 20 дугаар хороо энэ нутаг дэвсгэрт улсын хурлын сонгуульд Монгол Ардын намаас төлөөлөл нэр дэвшгээр батламжаа гардаж авсандаа маш их баяртай байна. Энэ бол бас намын хамт олонний маань итгэл найдвар мэдээж одоо өөрийн найз нөхөд төрөл төрөсөд тэгээд бүх хүмүүсийн итгэл найдвар. Би Баянгол дүүргийн 68 дугаар тойрог буюу Баянгол дүүргийн 5, 6, 7, 9, 21 дугаар тойрогт нэр дэвшиж байгаа улсын хурлын сонгуульд Монгол Ардын намаас тэгээд сонгуул хуулийн дагуу шудрах сайхан болоосоо гэж хүсэж байна. Тэгээд одоо бүх үеэ дайчилж ажиллах болно. Тэгээд нийт намаас баталгаа авсан нийт одоо нэр дэвшигч нартаа мөн нийт одоо өрсөлдөгч нартаа амжилт хүсэж баяр хүргье. Баярлалаа. Монгол Ардын намаас нэр дэвшигчийнхээ үнэлгээг аваад намын дараагаас батламж гардаж аваад сэтгэл их өндөр байна. За сая төрийн ордны их танхимд улсын их хурлын сонгуульд нэр дэвшиж байгаа 13 нам бие даагчид бараг 300 гаруй хүн цуглараад хэдийгээр өөр намын өөр үзэл бодолтой өөр хоорондоо өрсөлдөж байгаа хүмүүс ч гэсэн тийм надад бол их хайтаахан эерэг сэтгэл төрсөн. Ийхүү нийслэлийн тойрогуудад хатуу самар гэгдэх улс төрчид энэ удаа намаас хаалц тулахаар зэхэж байна. Орон нутгийн тойрогуудад ихэвчлэн урлаг спортын илгээгдсэн харагдаж байна. Харин шин залуу улс төрчид Монгол Ардын намын бас нэгэн онцгой нэрийн хуудас болж байна. Монгол Ардын намаас надад итгэл үзүүлж улсын хурлын 44 дугаар тойрог буюу миний одоо төрлөх Дархан хотод нэр дэвшиж ялт байгуулах үүрэг авлаа. Ингээд 76 тойрогт нэр дэвшиж байгаа журмын нөхдүүд болон за мөн орон нутагт нэр дэвшиж байгаа нийт намын гишүүдтэй амжилт хүсье. За мөн одоо өрсөлдөгч нэр дэвшигч нартаа хуулийн өрөөнд шудраг цэвэр өрсөлт хийх уриалж байна. За Монгол Ардын намаас 42 дугаар тойрог Хинтээ аймагт төрлөх одоо нутагта тэр дундаа бол өссөн зөксөн сургууль хамт олон өнөөдөр хүртэл өөрийг минь одоо өсгөж бий болгосон хайнтидээ бол өрсөлдөхөр боллоо. Тэгээд өнөөдөр батламжаа бас гардаж авлаа. Ингээд улсын хурлын сонгуул болон аймаг нийслэлийн нэр дэвшигчид өчигдөр өнөөдрийн турш батламжаа авч дууслаа. Одоо тэд энэ сарын 11-ний өдрөөс буюу хуулийн хугацаанд сонгуулийн сурчлагаа эхлүүлнэ. Ард түмэн өөрсдийгөө төлөөлөх төрийн түшээдийг хэн байлах эсхийг сонгогч таны мэрэгэн сонголтод үлдээ НБ соёма.